Сайн байцгаана уу? Намайг Намун Цэцэг гэдэг та бүхэнд хамтдаа хайраа бүтээх боломжийг олгодог уран брендийн үүсгэн байгуулагч байна. Хамтдаа хайраа бүтээх гэхээр хүмүүс айгүйх гайхдаг л та. Тэгээд энэ нөр яг юуны тухай ярьдаг вэ гэд тэгэхээр манайх хүний хүссэн зургийг шигтгэн наамал болгон кодлон гаргадаг тийм газар байгаа. Та өөрийн хүссэн зургаа манад өгөөд кодлуулан аваад гэр бүлээрээ хамтдаа суугаад тойрч сууж тэр зүйлээ наагаад уурлаад гэртээ гэрийнхаа хааныг ажил дээр магадгүй ажлынхаа офисыг хамт олноороо чимэглэх боломжтой энэ боломжийг олгодог юм байгаа. 17 оны 12 сараас эхлээд нэг залуутай хамтраад энэ бизнесийг эхэлжсэн. Ингээ хамт хийжсэн. Тэгээ нөгөө залуу маань гадагшаа аваад тэгээ тухайн үедээ манай нөхрийн хэлжсэн үг нь болохоор хэрвээ чи үнэхээр наад зүйлээ утга төгөлдөр болгомоор байгаа бол өөрийнхөө жирэмсний зургийг ч юм уу эсвэл хүүхдийнхээ зургийг хоёулаа хамт авахулсан зураг хийвэл илүү гоё бас илүү үнэ цэнтэй байх юм шүү гэдэг үг надад хэлжсэн. Яг тэр мөчөөс эхлээд нэрээ ягаад хүн өөрийнхөө зургийг кодлуулад ингээд чихтгэн ам хэрэгсээ автоматар хийж болтгүй юм бэ гэдэг санааг хамгийн анх олж ирсэн. 18 оны 5 сараас эхлээ манай нөхөр яг надтай нэг өдөр цуг явсан хүргэлтэнд. Тэгээ манай он ер нь яг наадах чи ингээд үнэхээр тийм олон захиалагчуд байдаг юм бол чип тоор яагаад өөрсдөө яг бизнес чинь гартаж аваад өөрсдөө гэсэн брендинг болгоод энийг хийж болохгүй гэж вэ гэж дэмжиж ажилласаа гараад битгаар яг хамтдаа энэ зүйлийг хийж эхэлье гэдэг шийдвэрийг гаргаж байлаа. Тэгээд 18 оныхоо 7 сард юм байна. Хамгийн анхны сагуулжтай мэдээж залуу гэр бүл учраас шууд 10-20 саяар нь цагуугийн боломжтой байгаа. За энийг хий, за тгий гэл ингээл гарах мөнгө санхүү бол үнэндээ байгаагүй. Тэгээд нэг өдөр бит хоёр байжсэн чинь гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр гэдэг стартап маркетинг спейс дээр гарч ийна. Сүхбаатар дүүгийн гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр гарааны бизнесийн буюу шин санаатай залуучуудыг цуглуулад 10 сая хүртэл түүний санхүүжилт болгоно гэсэн зарлалын дагуу хамгийн анх яг тэр одоо сургалтанд иржсэн одоо төслийн уралдаанд иржсэн гэх юм уу та. Тэгээд тухайн төслийн уралдаанд ирээд яаж яасан бэ гэх юм бол айгүй олон баг ирсэн 50 гаруй залуучууд шалгараад ирсэн. Тэгээд тэнцэнээс бүх залуучууд өөр өөрсдөө гэсэн бизнесийн санаатай ирсэн. Тэгээд бүгд санаануудаа танилцуулсан. Тэгээд шилдэг 10 саналыг л тэнцэнээс авна гэдэг хамгийн анхны тийм шалгаруулалт болов. Би өөрийнхөө санааг бол нэлээд сайн тайлбарласан гэж өөртөө айгүй ихтэй байсан. Гэвч манай санал болохоор огт санал аваагүй. Тэгээд 50 баг ингээд саналаас 10 шилдэг 10 шалгараад манай санал хасагдсан. Тэгээ тухайн үедээ би нэг хасагдчаад хүмүүсээ ойлгуулж чадаагүй хүмүүс яг тэрийг мэдээгүй юм байна л гэж ойлгоод. Гэтэ миний нэг зоржсэн юм байсан юм гэх юм бол миний энэ бизнес яг л ингээд үнэхээр зах зээлтэй хүмүүст хэрэгцээтэй эрэлт хэрэгцээ бий байгаа гэдгийг би өөрөө мэдчихсэн учраас санаан дээр бол нэгдүгээр бац зогссон. Оройн гэртээ харчаад нөхөртэйсэн чинь манай нөхөр болохоор хараа чи үнэхээр өөрөө зорьсон бол маргааш гэдэг үг дахиад нэг очиод үзэхгүй юу да тий дахиад хүмүүстэй сайн ярилцаад өөрийнхөө саналыг хэлээд үзэхгүй юу гэж хэлсэн. Тэгээд маргааш нь дахиад би яг сургалтын дээр ирээд тэр нэг 7 хоног хөтөлбөртөөс тэгээд маргааш нь би сургалтын дээр ирээд ямар нэг бүх багууд ингэ ширээн дээр баг болоо суудсан өөрсдөө нэг санаа 10 шилдэг санаан дээр ярилцаа тэрийг хөгжүүлэлт тэгээд нэг PPT тавихтаа бэлтжижсэн. Тэгээд би болохоор ямар нэгэн багт ормооргүй би яг өөрийнхөө санааг явуулмаар байна гэж ганцаараа бүрийж суулсараад зохион байгуулагчдын баг зүйлдээ аргаа борсон байгаа. Тэгээд за тэгвэл чи өөрөө 3 хүнтэй баг бүрдүүлээд тэгээд өөрийнхөө бизнес санааг ингээд танилцуулах боломж чамд олгоё гэх тэнгуут нь би нөхрийгөө тэгээ хадам ихтийгээ тэгээд дээрэс нь манай хүүхэд тэр үед чинь ойч хүрээгүй жоохон байсан болохоор хүүхдээ маань харах хүн байгаагүй. Тэгээд хүүхэдтэйгээ баг ингээд дөрүүлээ ирээд ижээд 7 хоног хөтөлбөртөө хамрагдаад явсан. Тэгээд нэг гайхалтай зүйл нь юу байсан бэ гэх юм бол үнээр хөтөлбөртөө хамрагдаад зориод 10 сая төгрөгийнхаа сангуужилтыг авч чадсан. Тэр мөч бол үнээр гайхалтай байсан.